Хэрхэн болон тавтамаарал өнөөдөр та бүхэндээ Claude-ийн 3 дахь цуврал демо хүрэхэд бэлэн болсон байна. Хэрвээ та төгсөж байгаа, дөнгөж сургуулаа төгсөж байгаа оюутан магадгүй шинэ ажил хайж байгаа хэн нэгэн байх юм бол анхаарлаа та бүхэн хандуулаарай. Хэрхэн AI-г ашиглан ажил олох болон анкета явуулдаг талаар өнөөдөр хүрэх байгаа. Үүнтэй холбоотой асуух асуултыг доор комент үлдээж хэрэгцээтэй хүмүүст нь энэхүү бичлэгийг харангаа тараагаарай. Ингээд хэлээ дэмэргээ орцгаая. Таахан дэлгэсэн дээр харж байгаачлан өөрсдөд нь тохирсон ажлын зарыг хэрхэн яаж Google дээрээс хайгаад тэгээ мөн LinkedIn дээрээс хайгаад Claude-оор дамжуулан мэдээлэл татажуултыг та бүхэнд харуулъя. За инként бол хэдүүлээ эхлээд Claude-ийн desktop хэсэг рүү орох байгаа. Энэ маань гар утасны app биш шүү. Бас мөн веб хэлбэрээр биш. Яг таны компьютер дээрх desktop дээр хэдүүлээ хамтдаа хийх байгаа. За тэгээд энийг хийхэд бол хэдүүлээ project руу ороод за миний хувьд гэх юм бол new project гээд apply jobs гээд тусдаа ингээд файл нээсэн байгаа. Хэдүүлээ эхлээ prompt өгөхөөс өмнө connector-оор дамжуулан нэгэн өөр AI платформыг холбох байгаа. За тэрхүү AI платформ болохоор та бүхэн энэхүү нэмхийг дараа connector гээд яаж та бүхэн холбоолох вэ гэхлээр add connector гээд та бүхэн amplifier-гээ хайнгууд энэхүү хэсэг гарч ирнэ. За Amplify-г та зөвхөн шууд энэ дээр сонгоод connect хийчихгүй байгаа. Тэгэхээр хэдүүлээ хамтаа Amplify-ийн вебсайт руу нөрөё. Amplify вебсайт руу та бүхэн ороод өөрийнхөө имэйлийг холбонгууд таны дэлгэц инхүү харагдана. За тэгээд Settings гэдэг хэсэг рүү ороод за API integration гэдэг хэсгээс та бүхэн энэхүү төвчлөрийг дараад copy хийн. Та бүхэн буцаад Claude руугаа ороод өөрийнхөө Settings хэсэг рүү орно. Settings хэсэг дээр та бүхэн connectors гэдэг хэсгээр дараад за тэгээд configure гэдэг энэхүү хэсгээр дарангууд API token хэсэг гарч ирнэ. За энэ дээр та бүхэн paste хийснээрээ таны Amplify Claude-тай холбогдох байгаа. За ямар ч байсан Claude болон Amplify-га хооронд нь холбочлаа. Дараагийн хийх үйлдэл маань гэх юм бол та бүхэн өөрсдийнхөө cowork руугаа ороод энэхүү нэмэх төвчлөрийг дараад add files гэдээ дарна. За энэ нундаасаа хаана таны resume байгаа тэр газар руу та бүхэн оржуулна. За энэ desktop ч хийж болно, documents ч хийж болно. Миний хувьд болохоор хамгийн сүүлд download руугаа татсан болохоор энэ руугаа ороод resume-га сонгоод open гэдээ дарах байгаа. За resume-ыг хийжлээ. Дараад нь болохоор өгөх prompt маань та бүхний одоо энэ дэлгэцэн дээр харж байна. Энийг та бүхэн pause хийгээд яг энэ зүйлийг энэ copy хийж болно. Эсвэл яг энэ дэлгэцийг скриншот хийгээд шууд Claude руу оруулганд Claude бас энийг таны өмнөөс уншаад prompt-ыг хийж болох байгаа. За энийг хийхэд юу анхаарах вэ гэхлээр та яг өөртөө тохируулж prompt-ыг явуулна гэсэн үг. Миний хувьд гэх юм бол за би ямар ч байсан resume-гаа өгчлөө. Америк нэгдсэн улсад хамгийн сүүлд 24 цагийн дотор тавигдсан. За миний өөрийн яг хийдэг ажилтай тохирсон ажлын байруудыг хайгаа. За тэр маань зөвхөн Google-ч биш LinkedIn дээр хайгаад за тэгээ эдрийг ранклж гаргаж ирээрээ гэж би одоо зааврыг бол өгж байгаа байхгүй юу. За тэгэнгүүт энэ маань маш богинохон хугацаанд таны эхлээ resume чи шалгаа. За ийм давуу талтай юм байна. За окей энэ хүн ийм experienceтэй, туршлагатай юм байна. За энэ дээр зориулаад гээд хамгийн сүүлд 24 цагт тавигдсан ажлын байруудыг танд Excel дээр гаргаад өгч жишээ. За энэ Excel sheet-эн дээр та бүхнийгээс тодруулж болох зүйлүүдийг би бас харуулмаар байна. За нэгдүгээр гэх юм бол би rank гэсэн байгаа тийм. За хамгийн надад тохирсон ажлаас ахуулаад за жоохон нэг тийм туршлагатай ч төстэй шээ. Тэгтээ яг хуу ажиллаж болохыг гэснээр нь ногооноос нь ахуулаад доошоогоо улбар шар хүртэл ингээд ажлын байруудыг шууд гаргаад өгчөж байгаа. За тэгээд энэ дээр ганцхан яагаад энэ надад боломжтой вэ гэдгээс гадна gap watch outs гэдэг хэсгийг та бүхэн заавал оруулаарай. За энэ дээр таны resume дээр магадгүй дутагдж байгаа хэсэг байж болно. Аль эсвэл туршлага байгаа ч гэсэн илүү туршлагатай хүнийг хайж байгаа ч юм уу те хэрвээ ярьслах нь та орох юм бол тэр зүйлүүдтэйгээ бас анхаарад өөрийгөө бэлдэх боломжийг танд гаргаж өгнө. Цалингийн хувьд ямар байдаг вэ гэдгийг энэ дээр тодруулаад өгөхөөс гадна хаана би энэ ажилд анкета явуулах вэ гэдэг линкийн хүртэл танд гаргаад өгч чинь гэж боддоо бүр амар гайхалтай байгаа зү. Дараагийн нэгэн чухал зүйл гэх юм бол Notion Claude-тай хамтраад та өөрийн
нөгөө ажлын анкетаа явуулсан газартаагаа мэдээллүүдийг маш эмх замбраатаагаар дагаж одоо tracking хийх боломжтой байгаа. Энэ tracking дээр ямар prompt өгсөн бэ гэдгийг та бүхэн мэднээр байвал доор comment үлдээгээд үлдээсэн хүмүүстээ би prompt-ыг та бүхэнд явуулна. За мэдээж хэрэг эхлээд та бүхэн Notion-에 Cloud-тойгоо холбох хэрэгцээтэй байгаа. Өмнө та бүхэнд харуулж байсан нэмэгтээр дараад connect гээд тэгээд доошоо явах юм бол энэ дээр би Notion-о оруулчихсан байгаа. За Notion-о оруулаад та бүхэн prompt-о оруулна. За оруулсан prompt маань өмнөх нөгөө Excel дээрээс шалтгаалаад Excel дээр байгаа мэдээллийг Notion дээр эмх замраатай байдлаар оруулаад за тэр маань илүү tracking байдлаар оруулж байгаа. Жишээлбэл би та бүхэнд харуулъя. За open your job search open link гэдэг дараа штэ. Тэнгүүд таны дэлгэцэн дээр Notion гарч ирнэ. За энэ дээр мэдээж ингээд өмнөний тайлбар за юу вэ гэдгийг харуулж байгаа. А тэгвэл application гэдэг хэсгээр дарангууд бүр хамгийн гоё нь одоо дэлгэцнээр нөгөө өмнөх мэдээлэлүүд маань энчээ. За хизээ нэмэгдсэн ямар компанитай за тэгээд гоё нь хизээ анкета явуулсан. За тэгээд энэ хэрэг танд тохиромжтой вэ гэдгийг гаргаад өгөхөөс гадна интервью стейж буюу за ярилцлаганд орсон уу, ороогүй юу, ямар байдал байсан бэ гэдгийг та бүхэн энэ дээр зөв track хийгээд явах боломжийг гаргаж өгч байгаа. Маш амархан байгаад би бүр энийг суралцаад бүр вау энэ бүр асар олон хүмүүст хэрэгцээтэй байх гээд та бүхэнд хүргэж байгаа. За сүүлийн хэсэг маань гэх юм бол за та ямар сайн ажиллаа олчлоо. Ямар зүйл тохирдоггүй мэдээд авчлаа. Хаана анкета явуулахаа мэдчихлээ. За тэгээд тэрнээс гадна яаж tracking хизээ интервьюд орох, за тэр компаниас ямар мэдээлэл өгсөн гэдгийг Notion-оор tracking хийж чинь тий. За 3 дахь зүйл маань гэх юм бол та өөрийн имэйлийгаа schedule task-тай холбоод өөртөө санал өгч болно. Cloud schedule гэдэг хэсэг рүү ороод за new task гэж эхэлж болно. Альшил би аль хэзээ хийц байгаа зүйлээ та бүхэнд харуулъя. Энэ дээр бишэлбэл title өгтөө apply jobs гэдэг. Тэгээд summarize the progress of the job applications. За ер нь миний одоо ингээд анкет явуулж байгаа газрууд хэрхэн юу болж байна гэдгийг энэ чинь ингээд багцаагаад өгөө. За тэгээд instruction болохоор заавар нь юу гэхээр check my Gmail to see if I got any responses from the jobs that I applied. Тэгэнгүүт энийга өглөө болгоон 7 цагаас ингээд сануулаарай гэд тавьчихж байгаа. За магадгүй энэ дээр та өөрчлөлтийг гаргамаар байвал дээдлийн харандааны хэсгээр дараад буцаад өөрийнхөө нөгөө prompt руугаа ороод мэдээллүүдийг өгөөд тэгээд save гэдээ дарах боломж танд байгаа. Дараагийн та бүхний анхаарах хэрэгцээтэй зүйл гэх юм бол за schedule task гэж хэдэлээ ороод энэ доор schedule task only run while your computer is awake гэх таны компьютер асуултах хэрэгтэй. Тэгээд тэрийг keep awake гэх юм бол таны компьютер унтрахгүйгээр ингээд цэнгэлтэн байж ах хооронд өглөөний 7 цагт цайны энэ явуулсан сануулга маань надад сануулад гаргаад ирэх боломжтой байгаа. Хэрвээ энэ маань унтраас тах юм бол харамсалтай schedule task тэн дээр ажиллахгүй. Тэгэхээр энийг та бүхэн анхаараарай. Өнөөдөр та бүхэндээ Cloud дээр Amplify, Notion, Gmail-ийг ашиглан маш хурдтайгаар ажлын байрыг олох, хэрхэн яаж анкета явуулах, мөн tracking хийх, өөртөө email янз бүрийн байдлаар request хийх юм сануулах зүйлүүдийг та бүхэндээ хүргэлээ. Энэ хүн мэдээл хэрэгцээтэй байсан бол тухайн хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй тараагаарай. Мөн доор асуух асуултыг та бүхэн үлдээгээрэй. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.